За Монголын зөв судасны инженерийн нийгэмлэг 1992 онд анх баасан жишээ үүсгэн байгуулалтаараа хөдөлгөөн хийсэн. За 16 оноос Монгол Улсын зөв судасны оролдооны үйл ажиллагаа дахин сэргийлэх шийдвэрлсэн. За манай зорилго бол өндөр ур чадвартай мэргэжлүүдийг бэлтгэх. За ингэж мэргэжлүүдийг бэлтгэснээр эрүүл мэндийн төсвийн үйлчлэгийг чанартай бүртгүүлжтэй болох гэсэн зорилготой явж байгаа. За үйл ажиллагааны үндсэн чиглэл нь бол үндэсний өдөртөмж стандартуудыг хөгжүүлэх түгээх, за боловсруулж та бүхэнд хүргэх, улсаар даяар одоо энийг дагаж мөрдөх юм үйл ажиллагаа авч явах. За олон улсын дотоодын хөгжсөн сурталчилгааг хийх, нарийн мэргэжлийн сонголтуудыг зөвшөөрлөсөн юм. За орон нутгийн дүүрэн хувийн иштэй болон улс төрийн мэндийн салбарын мэргэжлүүдтэй хамтарч ажиллах. За үндэсний зөв судасны конференц тэл мэдцийн сонголтуудыг хийх гэсэн юм үндсэн үйл ажиллагаанууд явуулж байгаа. За манай нийгмийн бүтцэл гүшүүдийн хорол одоо та бүхний хулаар манай тэргүүлэх байгууллага. За үүний дараа тэргүүн өдөртөх зөвлөл, за гүйцэтгэх нарийн бичгийн баг, за гишүүд нь бол орон нутгийн гишүүд, хувийн нөөцийн гишүүд, за олон улсын байгууллагууд, за тэрийн ус гишүүд гэсэн ийм бүтцтэйгээр явж байгаа. За одоогийн манай нийгмийн ерөнхийлөгч бол Мөнжин Эмч байна. За Мөнжин Эмч маань анагаахны магистр техникийн профессор. За шатны улсын 3-р төвийн зөв судасны төвийн дарга. За Люксембургийн төслийн зохицуулагч. За энэ 2018 онд сая Европын зөв судасны нийгмийн хүндэт гишүүн болсон. За тэргүүлэгчд нь за энэ 6 он байна. За мөнгөний байрламж гэрлээ. За цалмаач би за нэмсрэн бид 6 байна. За бид нийт 164 албан ёсны гишүүд байна. За энэ нийгмийн манууд 21 аймаг 9 дүүрэг. За анагаахны их сургууль, хувийн хөгжлийн хэлбэрүүд, за үндэсний зөв судасны төвийн эмчнэр ингээ хамтдаа үйл ажиллагаагаа явуулж байна. За төсвийн мэргэжлийн нийгэмлэгүүд бид нар бас хамтран ажиллаж байна. За 16 оноос эхлээд бид нар энэ Аз ноходлын зөвхөн нийгмийн гишүүн орсон. За энэ Аз ноходлын зөвхөн нийгэмлэгт бол дэлхийн нийтэд 25 орныг хамарсан ийм нэлээд том нийгэмлэгээ. За энэ манай Аз ноходлын зөвхөн инженерийн нийгэмлэгт орсон гишүүний бүртгэлийн асуудал байна. За бид нар 2014 оны 5 сард Аз ноходлын зөвхөн нийгэмлэгийн хуралд оролцоод ирсэн. За энд абстракт шалгуулах багт мөнгөний пат доктор оролцсон. За зохион байгуулах багт миний бие болон ганцхан оролцсон. За бид 16 оноос Европын зөвхөн нийгэмлэгийн гишүүн болсон. За Европын зөвхөн нийгэмлэгийн гишүүн маань та бүхэн мэдж байгаа. Ер нь бол дэлхийд Америкийн зөвхөн нийгэмлэгийн гишүүн, зөвхөн нийгэмлэг, Европын зөвхөн нийгэмлэг гэсэн хоёр томоохон нийгэмлэг байдгийн нийгэм. За одоогоор 95 мянган гишүүнтэй, 56 үндэсний гишүүн нийгэмлэг, за 43 хэмжлэгдсэн гишүүн нийгэмлэг, за 27 нарийн мэргэжлийн холбоо зөвлөлтөд ингэж ажилладаг нийгэмлэг юм байна. За та бүхэн харж байгаа Монгол улс Европын зөвхөн нийгэмлэг гишүүн болсон. За бид зөвхөн Монгол улсад биш, олон улсын хэмжээнд үйл ажиллагаагаа хамтарч ажиллаж ирсэн гэдэг. Энэ бол 2018 Монгол улсаас анх удаа зөвхөн Европын зөвхөн нийгэмлэгийн хүндэт гишүүн Мөнжин Эмч болсон. За олон улсын конгрессийн хуралдааны удирдагчаар өргөдөж ажилласан. Тайваны хурал дээр бас хорлоо бүртгэх үйл ажиллагаанд оролцсон ийм юмчтай байж байгаа.
За энэ бол саяны 18 оны зэрэг судасны Европын зөвхөн нийгмийн хуралд оролцсон Монгол эмчнэр байна. За 18 оны зөвхөн нийгмийн хурал дээр Европын зөвхөн нийгмээс 10 эмчнэрийн такс болон бусад үзүүлсэн. За саяны хурал дээр Европын зөвхөн нийгмийн нэрийг одоо манай зөвхөн нийгмийн төлөөлөгчдийг олбосон хүлээж аваад 19 оны хурал дээр 25 залуу эмчнэр өтгөлийн харамжийг хэмжүүлнэ. За мөн клиникийн болон бусад сонголтуудад одоо хамруулах дэмжинэ. За мөн бас судалгаа шинжилгээний хамтарч ажиллах боломжтой гэсэн ийм байдлаар төгссөн байгаа. За мөн манайд ирж манай Монгол орнд ирж одоо мэргэжлийн сургалтуудыг хийх. За тодорхой хэмжээний судалгаанууд дээр хамтарч ажиллах гэсэн ийм гоё мэдээ өгсөн байгаа. За ингээд та бүхнийг 19 хоолд бидэртэй хамт оролцооч гэж урьж байна. За нийгмийн гишүүний даваа тал одоо манай нийгэмлэгт орсон гишүүн ямар даваа талтай байх ёстой вэ гэж за зүрх судасны үндэсний конференц ба зүрх судасны өглөөний семинар лекц хэлтгэлүүдийн онлайнаар татан үзэж сонсох боломжтой. Одоо бол ер нь бүх нийгэмлэгүүдийн бүх хурлууд том хурлууд онлайн болсон. Тэрийг гишүүн нь хурцтай орж өөрийнхөө хүссэн мэдээллүүдээс авдаг. Тэгэхээр энэ цаавар манай нийгэмлэгт ч гэсэн бас явна. За зүрх судасны чиглэл сургалтууд байна. За зөвхөн эхөөний сургалт, дараагийн сургалт 19 оны 5 сард төлөвлөгдсөн байна. За энэ одоо манай зөвхөн Европын зөвхөн нийгмийн тэргүү John Max гэж сургалт явуулна. За шинэ дэлгэд Модерн конференц дээр John Max-тай үзүүлж өөрөө хүрэлцэн гэж оролцдог та бүхэн мэдж байгаа. Мөн онлайн веб сургалтууд явуулна. За олон улсын заавар зөвлөмж хамтарсан судалгаа бүртгэлгээд миний түрүү ярьсан энэ бүхэнд оролцохын давуу хэрэгтэй. За мөн мэдээллүүдийн нийгмийн цахим хуудасаар авах боломжтой ийм тотмол үйлдвэрч орж байх. За энэ дээр одоо зүгээр гишүүдийн хувьд бол өчигтэй оролцож чадвал үр дүнтэй болох юм аа гэсэн саналыг хэлж байна. За ингээд та бүхний бидэнтэй нэгтгэхийг урьж байна. Та бүхний хамт амжилт хүсье.